байж энэ олон улсын хамтарсан бэлтгэлийн хил хамгаалах байгууллагын алтан шонхор бэлтгэлийн баазд явагдаж байна. Бэлтгэл гарахаас өмнө Болгарын София хотод болсон Старанжа олон улсын тэмцээнд оролцоод ирсэн. Бас бэлтгэлийн нэг хэсэг. Тэнд бас тамирчид хэр байгаагаа бас шалгаж одоо энд бас мөн спарингууд хамтарсан бэлтгэлийн спарингууд явж байгаа. Тэгээд бэлтгэлжилт бол ерөн тун дажгүй гэж бодож байна. Тэгээ Монголд бол энэ удаад Ази аваргын анх удаа ийм хамтарсан бэлтгэл явагдаж байна. За мөн Монголдо болох учраас бид нар өөрчлөлттэй тамирчтай энэтгэх болон Тайландын багууд, Хятадын багууд бас хамтарсан бэлтгэл хийж байгаа. Тэдний спаринг дээр нэрсүүдөө зоогоод нэг нөмрөттэй спаринг хийх, туршлах, солилцох гэд маш давуу тал биднэрт байгаа. Яг өөрсдийнхөө орон нутгтаа Монголдо болж байгаа, гэртээ болж байгаа тэмцээн бол биднэрт бас нөгөө талаараа бодоход нэлээд ашигтай гэж үзэж байгаа. Та нөгөө эмэгтэйчүүдтэйгээ ер нь бол нэлээд урт хугацаанаас аюу ажиллаж эхэлсэн шүү дээ. Төлөвлөгөө гараад арай өөр байдлаар тий. Тэр ер нь эмэгтэйчүүд маань хэр нөлөөлж ийн одоо яг хэр байна ер нь. За манай эмэгтэйчүүд чинь тунгдажгүй би бас тодорхой хугацаанд бас ажиллаад үзлээ. Бас ганц 2 жил байсан бол бас ганц 2 жилийн хугацаанд тэгээд цаашдаа нэлээд урт хугацаа өнгөрсөн учраас нэлээд бие биенээ ойлгож энэ ямар хөвгт бэ, энэ ямар тамирчин бэ, яг тэмцээний үеийн байдал яах вэ, жингээ яаж тохируулах вэ, сэтгэл зүйн ямар байх вэ гэд нэлээд бидэд бас нэг сайн ойлгосон гэж бодож байгаа. Тамирчтай бас ойлгохыг хичээж тамирчдаас миний аашаар нь хизээд гарах уу яах уу тэр бүгдийг нь маш сайн ойлголцоод л явж байгаа гэж бодож байгаа. Бид тамирчдын бас сэтгэл зүй хувьд бас их аятайхан. Тэгээ бидний нэгэндээ бас багш өнгөхээр л бас те бүгдийг одоо хүчээр хийлэхгүй тэр тамирчтай ойлгож тэр тамирчид юу хүсэж байна, ямар алдаа тутагдал байна те тэр болгон дээр нь яг ойлголцоод тамирчид ч гэсэн бас санаа оноогоо зөв илэрхийлэл ийм байна багшаа тийм байна гэд бүгдэнд нь болохгүйгоос болохгүй тал хүрэлтнээр нэг маш сайн ажиллаж байгаа гэж бодож байгаа. Эвтэй байхад хүчтэй гэдэг зарчмыг баримталж байгаа тийм. Эвтэй байх хүчтэй. Манайх ч бас нэлээд хүчтэй байгаа ш. Тийм. За тэгээд энэ удаагийн олон улсын Азийн аварга шалралт тэмцээнд нь амжилт хүсье. Тэгээд хүссэн бүх юмдаа хүрэх болтугай. Маш их баярлалаа. Бид нар бас чадах бүхнээр хамгийн сайнараа хичээнэ. Баярлалаа.